Сайн байна уу? Бүгдээрээ өнөөдрийн хичээлээр мэдээллийн систем ба үглийн сан гэсэн сэдвийг судлах болно. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ үглийн сан хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллийг зохион байгуулах үндсэн хэлбэр болохыг ойлгоно. Мөн загвар байгуулах үүрэгчдийн дагуу хэлбэр үглийн санг загварчлах төлөвлөлд сорно. Дэлгүүрээс хэрэгцээд бараагаа худалдан авахд бид хэдэн цаг зарцуулдаг вэ? Дэлгүүрээс бараа худалдан авахд бид нарт тухайн дэлгүүр нээлттэй эсэх, хоёрдугаарт нь хайж байгаа бараа байгаа эсэх, хэрвээ байгаа бол үнийн дүн хэдвэ? Дөрөвдүгээрт нь хэрэгтэй тоо хэмжээгээр байгаа эсэх, барааны хүргэлт гэсэн асуудлууд тулгардаг. Тэгвэл энэхүү цагийг буюу дэлгүүрт хүрж байгаа цагийг бид нар одоо үед яаж хэмнэх болсон бэ гэхээр онлайн дэлгүүрийг ихээр сонгох болсон. Хэрэгцээ шаардлагыг бид хангахын тулд дээрх бүх асуултанд хариулт өгч чадах мэдээллийн системийг бий болгох хэрэгтэй. Загвар боловсруулах үйлчлэгчдийн дагуу хэлбэр үглийн санг загварчилж болно. Жишээ болгоод дэлгүүрийн мэдээллийн системийг авч үзье. Үүнд бараа, барааны үн, барааны хэмжээ, барааны өнгө, хүргэлттэй эсэх, мөн бусад мэдээлэл гэсэн өгөгдлүүдийн тусламжтайгаар бид нар дэлгүүрийн мэдээллийн санг үүсгэж болно. Үглийн сан гэдэг нь тодорхой бүтцтэй хоорондоо уялдаа холбоо бүхий үглийн цуглуулгыг үглийн сан гэдэг. Мэдээллийн систем нь хоорондоо холбоо бүхий үглийн сангаас бүрддэг байх нь үглийн сан нь уялдаа холбоо бүхий өснөгтүүдээс бүрддэг. Өснөгт нь өөр хоорондоо холбоотой мэдээллийг агуулж байдаг. Дээрх тодорхойлолтыг дэвтэрдээ тэмдэглэж агаарай. Талбар болон бичлэг нь үглийн сангийн өснөгтийг бий болгодог. Тухайн объектын тухай багц мэдээллийг агуулж байгаа хэсгийг бичлэг гэнэ. Талбар гэдэг нь багны дагуулх мэдээлэл буюу тухайн шинж чанарыг илэрхийлсэн мэдээллүүдийг хэлнэ. Талбар болон бичлэгийн утга нь нэлээд үглийн сангийн өснөгтийг үүсгэнэ. Сурагчийн хуудас 56 дээр байгаа даалгавар 1-8-ыг бие дааж хийж гүйцэтгэгээрэй. Хичээлд анхааралтай оролцсонд баярлалаа. Баяртай.